Жолооч байхгүй автомат жолоодлоготой такси гарсан байна. За жолоочгүй такси дуудсан. Одоо 100 метрийн дараа эргээд орчихсон. Ууе намайга бүр хаяа явчихлаа. За. Ваа нэрнгэсээ ямар жолооч авахгүй. За утасныхаа сүүлийн хоронтой тоог. Вау. 周二下午好，萝卜2685为您而来，畅享智能之旅。呀。欢迎乘坐萝卜快跑，滑动屏。 Та мэрэлнэ үү? Аяллаа эхлүүлье. Энэ машин дээр хамгийн ихтэй 1 2 3 сууна. Энэ суудлаа хажуулаас суудлаа хойшлуулж тохируулан амарч болно. Мөн массаж хийж болдог юм байна. За тэгээ хаана явж байгааг харж болох юм байна. Одоо 0.7 км дараа булаа гэж байна. Дуугаа тавьж болж байна. Локейшнийг хэлж байгаа хүний дуу хоолойг өөрчилж болж байна. 你好，萝卜。 你好，绿色乘客， 继续播放音乐。 马上为您播放。 你好，萝卜。 在呢， 打开窗户。 车窗已调节，右后车窗最大支持打开50%哦。 你好，萝卜。 在呢， 关闭窗户。 右后车窗已调节。 Тэ бүх юм ингэж хэлээсэ. Инктик. Энэ хэсэгт машин чинь хаана явж байгаа хэдэн минутын дараа ирэх нь харагдана. Энэхүү 4.5 тонн машины дугаар. Энэ хэсэгт дараа машины доторх кондишны температурыг тохируулах боломжтой. Үнийн хувьд эхний 3 км нь 15 вон. Тэрнээс цааш цаг цагаас хамаарат 2.2-оос 3.3 вон 1 км тутамд бодогдно. 已到达，需要打开后排车门吗？ 好的。 好的，正在为你打开，请留意前排服务影像，注意后方人车，请左转弯。 За машинаас бучлаа. Хаалганы ихтэй усны дугаарны сүүлийн 4.5 тоог хийхээс гадна цэсний бүлүүдүүд асаагаад хаалганд хөрөнгөт нэгдэж болд юм билээ. 开启美好。 开始行程。 自动驾驶启动完成。为了您的安全，请全程系好安全带。您可以说“你好，萝卜”，呼叫客服来联系人工服务。 Уул нь бол бараг жил гарan 2 жилийн өмнө энэ машин чинь гараад ирсэн байсан байхгүй юу? Би яагаад одоо л дөнгөж сууж юм гэхээр тэр үед нэгдүгээр гадаад хүн сууж болтгүй байсан. Хоёрдугаар болохоор айгу бага байсан. Тэгээ явж болох хэсэг нь айгу бага. Тэр газарт нь зөөрч очиж суух гэх юм уу? Тэр үед чинь яг хийдстэй мод норж байсан үе. Хүн болгон тэр машин сууж үзэх гээл. Би бүр өстой булаацалдаа дийлэхгүй. Тэгэл дөнгөж одоо сууж байна. Тэгээ жолоочгүй таксид суухны гоё юм шүү дээ. Ерөөсөө жолоочгүй мэдээлэлээр авахгүй. Чамайг хаан ирсэн, яаж ирсэн? 你好，萝卜。 你好，右侧乘客。 关闭音乐。 好的。 Тэгээд ихтэй ингэж бол таксинд ингэ суухаар за залуу хүмүүс гайгүй заяа. Тэгээд жоохон ингэ настай 40 50 гарсан хүмүүс нь ёо бүр нэгдүгээрт үнэр нь амар хэцүү. Одоо хятадын 50-60% нь бүгдэрийг хоолинка багтартай гэж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо бүр ёо тэр үнэр та нар яаж хаана явах уу, яах вэ, хурдны машины хурдны цаг бүрний төлбөрийн хин төлөх юм ингэ юм ярих болгоод нөгөө тэр үнэрсний бүрс татсан мухаараа. За хоёрдугаар би одоо ингээд машинд орж суусны дараа хүнтэй ингээд монголоор юм ярих ч юм уу монголын музей явж байхад дундаас орж ирээд чиний над аль улсын хэлээ би одоо ойлгохгүй юм бол гэдгсэн. Тэнгүүд нь би монголоос ирсэн. Би энэ болохоор бид нэр монгол хэл одоо монгол бичин юм байдаг гэл ингээд хэлэнгүүд монголчин хятадтай байсан шүү дээ. Чингис хаан чинь хятадтай шүү дээ. Чи одоо тэгэл хятад хүнтэй суунс дээ. Хятад хүнтэй суусан дээр шүү. Баг манай хүмүүстээ суусан дээр шүү гэж байгаа шүү. Юу? Гүй миний хаан юугаа хийж хүнтэй суун ямар амаа. Тэгэл тэр монголчин хятадтай байсан шүү дээ. Чингис хаан чинь монгол биш хятадтай шүү дээ гэл. Чингис хаанаас болж бүр амар хэрүүл алдаг заяа. Тэгэл уурсан ч тэгээ яах чадахгүй дээ ганцаараа дамжтай ямар хэрэгтэй яатлаа шүү дээ. Тэгэл бүр хамаа сэтгэл санаа муу хаалгаж хаяа. Тэгээд дахиад мөнгө төлөө таксинаас бууна яваа. Тэр үйлчлэг надад бүр амар таалагддаг. За нэг хөгшин хүмүүс дундаас нэг 10 хүнээс 6 насцсан. 6 хүнээс 4 хүн нь заавалчгүй Чингис хаан чинь хятадтай шүү дээ гэж түүх яриад бүр амар ядаргатай. Араа одоо. Тэгээ бүр амруулс жолооч болсон. Яа. За. Хайтрээрчлээ.
See you birthday.